Сайн байцгаана уу? За, миний өглөө группийнхаа эртэж монголчуудын амрыг ирээ. Миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод эрүүл мэнд спортын дээд сургуульд лайф коучинг чиглэлээр суралцж байгаа оюутан. Ингээд өнөөдөр би та нартайгаа ямар сэдвээр ярилцахыг хүссэн бэ гэхээр зөрчил маргалдааны шатлал буюу тийм Фридрих Классл гэдэг хүний тийм конфликт менежментийн тийм теори байдгийн одоо 9 шатлалтай тэрийг би гэр бүлийн одоо зөрчил маргалдаан дээр та нартай тайлбарлаж өгье гэж бодлоо л доо. Энэ яах вэ гэхээр зэрэг зөрчил маргааны юм 9 шатлал байдаг. Тэгэхэд Классл энийгээ тайлбарлахдаа ингээд эхний шатнаас ингээд доошлоод тий улам гүнзгийрэх тусмаа ингээд өрсөлдөгчд ялалт байгуулах гэж оролдох бөгөөд ингээд ялалт хийх аргууд нь илүү хүнлэг бус хэлбэрүүд болоод идэг. Тиймээс Классл энэ загвараа хүний ёс суртахууны гүнзгийрсэн уналт гэдгийг харуулах үүднээс доош нь чиглэсэн шатлалаар илэрхийлсэн гэж байгаа байхгүй юу? За тэгээд эхний шат маань юу вэ гэхээр зэрэг асуудал яг үүсэж ингээд хурцсан үе. Энд болох дээр зэрэг гэр бүлийн хоёрын хувьд бол хоёр талынхаа үзэл бодол ингээд мөргөлдөөнд хүрээд тэгэхээр эхнэр нөхрийнхээ хооронд ингээд үл ойлголцох байдал илэрч өөрөөр хэлбэл өнөө хурцтмал байдал мэдрэгдэж эхлэх үе шат юм ба. Тэгэхээр иймэрхүү санал зөрөлдөөн үл ойлголцох байдал бол амьдралд нийтлэг байдаг л да. Гэхдээ энэ үед нөхцөл байдал нь ямар ч хор хөнөөлгүй байгаа үе. Тэгэхээр яриа хэлцээрээр асуудлыг бол бүрэн шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Тэгтэл одоо бидний буюу гэр бүлүүдийн ингээд гаргадаг том гол алдаа нь эхнэр нөхөр хоёр асуудлыг хоорондоо яг энэ баг дээр нь ярилгүйгээр дотроо гомдоод л өнгөрчихдөг тий. Аль алин за энээс болж хэрүүл үүсгээд яах вэ гэдэг ингээд өнгөрөөгд байдаг. Тэгтэл энэ бүхэн жижигхэн юм чи явсаар дараагийн үе шатуудаа ингээд улам гүнзгийрэх талаар энэ дээр өгүүлэн заяа. За нэгдүгээр үе юу вэ гэхээр асуудал үүсэж хурцдах үе гэж байгаа юм заяа. За хоёр дахь үе нь болох дээр зэрэг туйлшрал ба маргаан гэдэг үе байгаа. Энэ үед нь болох дээр зэрэг нэгдүгээр үед үүссэн ингээд нөгөө энгийн санал зөрөлдөөн чи улам бүр ингээд хүчээ аваад хоёр тал ингээд өөрийнхөө үзэл бодлыг үндслэл нотлохоотой ингээд бүр баталгаатайгаар гаргаж биеиндээ тавиад тэгээд эсрэг талдаа нэг сүрсэн базаа гэж байдаг штэ тий дарамт үзүүлэх гэж хичээдэг үе байхгүй юу. Хүн бүр нь ингээд өөрийнхөө үзэл бодлыг зөв гэж хатуу баримтлаад бие биенээ ингээд хил амаар доромжлох асуудал эхэлж гарч ирж байгаа. Энэ үед үргэлж дандаа гэх мэт тийм хүч оруулсан хэллэгүүд ашиглагдаж үндсэндээ асуудал бол хүчээ түрээд хайлж эхэлдэг. Тэгтэл болох тэр зэрэг энэ дандаа гэдэг ийм үргэлж гэдэг үгийг бол хэрэглэх шаардлагагүй өчигдрийн жижигхэн асуудал чинь тий өмнөх жижигхэн асуудлуудыг яриаггүй байсны үндсэн дээрээс хоёрдугаарт одоо ингээд эдгээр ингээд туйлшраад эхэлж байгаа байхгүй юу? Өө чи өстө дандаа л тэгдэг өстө. Танай ээж аав дандаа л тэгдэг. Чиний найзууд дандаа л тэгдэг. Чи үргэлжил гадуур тэндэг гэх мэт ингээд өчигдрийн жижигхэн байдлыг ингээд ярилгүй өнгөрснөөс болоод одоо ингээд өмнөх асуудлууд сөхөгдөж ирж байгаа. Энэ нь болохоор туйлшрал ба маргаан дэгдэх үе гэж тайлбарлаж байгаа. За 3 дугаарт юу вэ гэхээр зэрэг үгээр ингээд ойлголцохын оронд тэр хоёр ингээд үйлдэлээр дургүйцлээ илэрхийлдэг үе. Яг энэ үед яадаг вэ гэхээр хоёр талын маргалдааны тийм мөргөлдөөний дарамт нь ингээд улам нэмэгдээд бухимдаад ингээд хин нэг нь ингээд ярилцах гээд оролцсон яриа бол ямар ч үр дүнгүй болоод эхэлж байгаа. Тийм учраас за энтэй ярих ямар ч хэрэг алах ядаргааштай гэж бодож гисэндээ би энтэйгээ яриха болоод тэрний оронд дургүйцлээ үйлдэлээр хийж эхэлж байгаа байхгүй юу. Энэ яадаг вэ гэхээр эхнэр нөхөр хоёр бие биенийхээ дээр гарах гэсэндээ дууга хураадаг үе. За тэгээд эсэргүүцлээ бие биенээ үл анзаарах байдлаар үзүүлээд чи надад хамаагүй гэдэг ингээд харьцсандаа нөгөө тал нь юу ч хэлсэн байсан ингээд хоосон ханд очиод ингээд үгэнд буцаад мөргөж ойж байгаа мэт тийм сэтгэлийг нөгөө талдаа өгөхгүй. Энэ үед те бие биенээ өрөвдөх сэтгэл нь те сүулдэ ингээд үл итгэх байдлаар солигдоод ингээд сөрөг хүлээлтээр солигдож байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ мөргөлдөөнийг улам бүр хурцдаг нь сөрөг хүлээлт гэдэг нь болох тэр зэрэг за энэ тэрхүү ямар те намайг сонсдог биш, намайг ярихад ямар тоодог биш гэдэг тийм сөрөг хүлээлтээр тэгэл биенийхээ дээр гарах гал дугаа хурааж эхэлдэг үе. За энэ эхний 1-3 дугаар үе шат бол уг нь эхнэр нөхөр хоёр
тэ энгийнээр хилэлцээд ярилцаад бүх асуудлыг шийдэж болох үе байгаа. За 4-р үеэс одоо 6 дахь үе хүртэл болох дээр зэрэг ер нь жоохон хэцүү болж эхэлж байгаа. Энэ яадаг вэ гэхээр зэрэг тэр эхний үед бол 1-3 дээр чи тэр хоёрын ярилцсны үндсэн дээр гэр бүл ингээд тогтвортой ингээд буцаад нийлээд сайхан ингээд вин гэдэг тийм байдал гарч ирэх боломжтой гэсэн үг байхгүй юу? А 4-өөс 6 дахь үе дээр болох дээр зэрэг вин лоос буюу тий хин нэг нь ялагч байдаг, нөгөөх нь ялагдагч болдог. Тийм үе эхэлж байгаа. Тийм учраас энэ бол 4 дахь үе рүүгээ оруулж жоохон хэцүү тал руу орж байгаа. Энэ үед өрсөлдөгчт нь тий нөгөө нэг өөрийнхөө үзэл бодлыг хамгаалахын тулд ингээ хамсаатан хайж эхлэх үе гэсэн үг. Өөрөөр хэлбэл коалицион буюу одоо нөгөө нэг хамсаатан ингээд бие биендээ ингээд уруулж эхлэх үе. Тэгэл ингээд дэмжигчд холбоотнуудыгаа хайгаад ингээд бие биенийхээ эсрэг хар пиар хийж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд анхны тэр асуудал үүсгэсэн өнөө жоохон зөрчилдөөн чи юу ч биш болоод зөвхөн одоо ингээд зөрчилдөөнд ялагч болохын тулд нөгөө тал руугаа ингээд муухайд суу яриа тараах ч юм уу тий. Аль эсвэл одоо найз нараараа нийлээд нөгөө одоо нөхрийн найз нар нийлээд эхнэрээ нийлж муулах ч юм уу эсвэл эхнэрийн ээж аав нийлээд их жах нар нийлээд нөхрийн тал руу ингэж хамаатнараа нийлж дайрах тэр үе эхэлж байгаа. Тэгэл нөгөө яг манайхан танай найзууд миний найзууд гэдэг ингээд нэг амар муухай хэрүүлийн үе яадаг та тэр үе эхэлж байгаа байхгүй юу. Энэ нь болох дээр зэрэг 4 дахь үе. За тэгэхээр 5 дахь үе нь яадаг вэ гэхээр зэрэг ерөөсөө тий нэр нүрээ алдах буюу ингээд нуралтын үе эхэлж байна гэсэн. Нэр нүрээ алдах. За энэ дээр яадаг вэ гэхээр зэрэг харилцан ингэж биеиндээ хийж байгаа тэр дайралт нь ямар ч ёс суртахуунгүй тий шууд болон хувь хүнийг ингээд доромжилж эхлэх үе. Өмнө нь ингээд сайхан ярилцаад шийдэх байсан асуудлыг чи одоо бүр ингээд яриха байгаад одоо тэгээд ярихаараа хэрүүл болоод ингээд бие биенээ ингээд ерөөсөө доромжилж эхлэх үе эхлэх нэ штэ. Энэ яадаг вэ гэхээр зэрэг өрсөлдөгчтөө буулгачл авч байвал хамаагүй нэр нүрээ алдах юу ч биш болж гин гэсэн үг. Зүгээр л өрсөлдөгчийнхаа царайг харахад хүртэл ингээд ойготоод энэ яасан заваа юм бэ гэдэг тийм сөрөг мэдрэмж мэдрэх тэр үе эхэлж байгаа. Энэ болох дээр зэрэг нэр нүрээ алдах үе шүү заяа. За 6 дахь үед нь болох дээрс яадаг вэ гэхээр зэрэг ил тодор бүр занал хийлэл хийх үе. Өөрөөр хэлбэл айлган сүрдүүлэлтийг хийж эхэлж байгаа. Энэ яадаг вэ гэхээр зэрэг өрсөлдөгч талууд айлган сүрдүүлэлт хийж биенээ ялахыг хүсэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл бүр ингээд ямарваа нэг юм тэр нөгөөхөөс нэхэмжилж байгаа бол тэр нэхэмжлэлээ бүр шийтгэлтэй нь хавсаргаад тэгэхээр шийтгэлээ бүр нотлох баримтаар нь гаргаж ирээд айлган сүрдүүлж эхлэх гэсэн үг. Жишээлбэл ингээл энэ тэнд хүмүүс ингээл манай нөхөр тэгчлээ ингэчлээ эсвэл тий видео аудио бичлэгийг ингээл фэйсбүүкаар тараах ч юм уу тий тэр мэд ингээд бүр ингээд бие биенээ ингээд сүрдүүлж эхэлж байгаа байхгүй юу. Энэ нь бол хин илүү хүч чадалтайгаа л үзэх гэсэн өөрөөр хэлбэл биенийхээ дээр гарах гэсэн тийм муухай тэмцэл болж байгаа. Ингэснээр хамгийн муухай үзэл сурталгүй тийм шитгэлэгч хэрэгжүүлэх боломжтой болоод эхэлж байгаа. Хоёр талын тийм үл тоомсорлсон тийм занал хийлэл ингээд хоорондоо зөрөлдснөөс болж мөргөлдөөн бол улам бүр хурцтана. За энэ 4-өөс 6 дахь үедээ болох дээр зэрэг хэрвээ асуудал ингэж хурцсан үед бол хүнд яалтчгүй 3 дахь тал орж ирж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёр яг ийм үедээ очисон үед бол окей чи бид хоёр хэтрүүлчлээ. Энэ бол арай дэндүү болчлоо. Хэрвээ те хоёулаа жинкнээсээ гэр бүлээ аврахын төлөө нэгэн зорилгоор үзье гэж бодож байгаа бол хоёул одоо тэг гэр бүлийн зөвлөгөө өгдөг газар очиё. Аль эсвэл энэ маргаан тасалдаг одоо нөгөө нэг хүн байдаг шүү дээ тийм маргаан тасалдаг коуч энтриг өрн дуудаж ингэж хоёлаа хоорондоо ингэж 3 дахь хүний одоо хамааралтайгаар ярилцъя. Тэр 3 дахь хүн чиний талын хүн байх ёсгүй, миний талын хүн байх ёсгүй. Ингээд гэр бүлийн биш тийм хүнийг авчирч ярилцлага хийя гэдэг тийм талдаа хүрэх хэрэгтэй. За тэгээд энэ боломжгүй болох юм бол дараагийн 7-оос 9 дэх үе эхэлж байгаа. Энэ 7-оос 9 дэх үе гэдэг бол бүр дэндүү ингээд цаашаа ингээд хэрүүл мань улам одоо гүнзгийрээд бүр ёс суртахуунгүй болоод хүн чанараа алдаж эхэлж байгааг нь шинж. 7 дахь нь болох дээр зэрэг угаасаа бие биендээ ил тодор халдлага хийж эхлэх үе. Энд үед яадаг вэ гэхээр эсрэг талыг л арай илүүгээр хохироож байвал би яах нь хамаагүй яаж хохирсон яах вэ? Надаас л их эсрэг тал хохирох ёстой гэсэн үднээс ингээд бүр өөрөө хохирох тэр байдлыг ч гэсэндээ одоо ингээд хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Энэ бол маш хэцүү хүнд үе шат эхэлж байгаа.
Энд бол хүний мөн чанар бол яг үүндээ яг энэ үеэр дуусч байгаа. Бүх арга залмихийг өрсөлдөгчөөл аль эсвэл нөгөө хохирол учруулж байвал хамаагүй ингээ ашиглаж болох үе нь бол эхэлж байгаа. Өрсөлдөгчигээ те энэ бол хүн биш. Зүгээр л ямар ч мэдрэмжгүй ингээд зүйл одоо ямар нэгэн эд материал ингээд хараад ойлгож байгаа үе. Хүн гэж тэр хүнийг ойлгохоо болчин. Хүний мэс тэр ариун журам гэж юу байдгийг мэдрэхээ байх үе. За тэгээд бүр ингээд цаашлаад 8 дахь үедээ орох юм бол одоо бүр жинхэнэ хагалгаж бутаргах үе гэдгийг нь хэлж байгаа. Энэ хагалгаж бутаргах үе гэдэг нь юу вэ гэхээр зэрэг эцсийн зорилгоор ямар ч одоо үн цэнээр хамаагүй эсрэг талынхаа тийм одоо тогтолцоог нураах, тэр хүний одоо оршин байхыг нураах тэрийг л хүсэж байгаа. Энд бол амьдралын амин чухал үйлдэл болох тийм бие махбод одоо тий сэтгэл зүй, нийгмийн тогтолцоо тэр бүхэн сүрэл түргэх хориотой халдалтыг хүртэл бие биендээ хийж эхэлж байгаа. За 8 дугаар тал нь болох дээр зэрэг хагалж бутаргах үе. За 9 дахь нь болох дээр зэрэг угаасаа нийлээл хамтдаа хоёлаа нэгээ сүнөөхийн тулд хамтдаа сүнэх үе. Энэ бол эргэж буцах ямар ч замгүй болсон хүмүүсийн хийдэг арга. Өрсөлдөгчөөл тэр ёроол руу чирч унгаж чадаж байвал би ч гэсэн хамтдаа үсрэхэд бэлэн гэдэг тийм байдалд хүрцвээ. Яаж иж байгаад эсрэг талаа л сүнөөж байвал тэр үр хүүхэд орчин тойронд дарч байгаа дараагийн нөлөө тэр бүхнийг тэр хүн бодож чадахгүй эрүүл ухаанаар сэтгэж чадхаа болчихсон үе. Тийм учраас ингээд та нар нэг тийм Холливуудын кино үзчихсэн үү? 89 байна уу 90 оны үед л гарч исэн. Одоо монголоор бол Сарнайн дайн гэдэг нэртэй. Тэрэн дээр болох дээр зэрэг одоо Майкл Даглас тоглодог эрэгтэйгийнхэн дүр ямар сайхан гэр бүл байснаа тэр хоёр салах шийдвэр гаргаад байшингаа хэн авах вэ гэдгээс болоод тий маш том дайн зарлаж байгаа бие биендээ. Явж ингээд энэ бүх 9 үе шатыг тэр хоёр ингээд бүх үе шатаар нь хийгээд дайн болсны эцэст 9 дахь үе шатан дээр нь хоёулаа тэр байшингийн тэр яг голынх нь оройд амар гоё том тийм одоо нөгөө нэг люстр одоо монголоор болох тэр зэрэг тийм одоо гэрэл идэг байхгүй юу? Амар том гэрэл. Тэр гэрэлнээс хоёулаа ингээд сүулдэ бүр дүүжлэгдээд ингээд хоёулаа унаад өгч байгаагаар кино дуусдаг байхгүй юу? Яг тэгвэл хоёулаа өгч байгаа. Яг тэгээд өөхөх мөчтөө хоёулаа бие биен дээр ингээд хоёр гараа ингээд нийлүүлээ тавиад тэгээд өгч байгаа. Энэ бол хоёулаа ингээд сүнж байгаа. Тийм байдал. Тийм учраас та нар одоо хэрвээ тий ямарваа нэгэн гэр бүлийн зөрчилдөөнд орох юм бол бид нарын зөрчилдөөн ямар үе шатан дээрээ явж ийн вэ гэдгийг хамгийн түрүүн олж хар. Эхний 1-ээс 3 дугаар шатны зөрчилдөөний үед бол тайван байдлаар тий эхнэр нөхөр хоёр яриад л амар гоё сэтгэлийн ярилцлага хийсний үндсэн дээр ингээд шийдэж болох асуудал байхгүй юу? Тийм учраас вин гэж байгаа. А 4-өөс 6 дугаар төвшинний үед болох дээр зөрчилдөөнөө шийдвэрлэхдээ заавал 3 дахь тийм мэрэгжлийн хүнийг та нар урьж дуудаж хагаад шийдүүлээрээ. Тэгээд ингээд ээж аав аль нэг талын эрх ашгийг хамгаалсан хүн энд ороод хэрэггүй найз нөхөд ч юм уу тий. Тэгээд 3 дахь маргааныг таслах хүнийг олж ирж аваад ингээд хоёлаа яриад сэтгэл зүйчдэр очиод гэр бүлээ аврах ямар арга хэмжээ байна тий. Тэр бүхнийг үтэр түргэн авах хэрэгтэй. Энд тэгхгүй бол 3-аас 6 дугаар үедээ орсон бол вин лоз буюу хин нэг нь ялна нөгөөх нь ялагдаж болох тэр үедээ аль хэзээний орцсон байна гэсэн үг. За тэгээд 7-оос 9 дугаар үедээ орцсон байх юм бол энэ бол ерөөсө бүр хууль зүй тийм дээд шатнаас тий одоо хууль хяналтын байгууллагаас энэ гэр бүл рүү ингэж одоо ямар нэгэн байдлаар халдчихж энэ хоёр хүний одоо ам аврагдах ч юм уу аль эсвэл энэ гэр бүл ингэж байхгүй болохоос аль эсвэл ямарваа нэгэн муу юм болохоос хамгаалах хэрэгтэй байгаа шүү. Тийм учраас гэр бүлийнхээ харьцааг яаж хийж аваад эхнийхээ үед л та нар ингэж зохицуулахыг бодоорой. Энэ нь бол сайхан ярилцаа шийдэж байгаа. Яг тэгж ярилцахдаа тий эхнэртэй эсвэл нөхөртөө таалагдах гэжсэндээ битгий ингэж худлаа өөрийгөө ойлгуулаарай. Энд чи яг үнэн сэтгэлээсээ ярилцаж сурах хэрэгтэй. Тэгэхгүй тий хэлсэн үг эхнэрийн чинь эсвэл нөхрийн чинь хэлсэн үг тэгээ хийж байгаа үйлдэл нь хоорондоо зөрөөд ирэхээр л бие биендээ итгэх итгэл нь алдагдаад үл ойлголцох байдал нь ихсээд тэгээд ингээд гэр бүлийн зөрчил улам ихсээд байгаа байхгүй юу? Нөхрүүд одоо ингээд харж яхад эхнэрээсээ айсандаа ч юм уу тий зөвхөн тэр үед эхнэртэй таалагдахгүйгийг хэлчихдэг. Тэгтэл яг үнэн хэрэг дээр өөрийнхөө бодож ирсэн эсрэг шал ондоогоор хийцэн байдаг. Тэгээд тэр нь дараандаа удахгүй өнөөх нь ингээд илрээд өнөө хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгэн зөрөөд ирэхээр эхнэр нь бүр ингээд бүр дургуулхаад тэр бүхэнд нь тий ингэснээс олж тэр асуудал бүр чангардаг. Тийм болох тэр зэрэг
та нартаа зөвлөхөд тийм анхнаасаа л өөрөөрөө байж өөрийгөө зөвөр ярьж эхнэр нөхөрт бие биендээ ойлгуулаарай. Ийм байхад таныхын чинь таныг ямар нэгэн байдлаар сонгоод тантай амьдралаа холбоно, би энэ хүнтэй хамт байна гэж шийдчихсэн л бол таныг алдаатай, дутагдaltaй, амжилттай найрлах болно. Тийм учраас өөрөөрөө байгаарай. Хайр дурлал дээр хань ижлээ сонгох бүх юм дээр өөрөөрөө байгаарай. Ингээд асуудал гарах юм бол эхний 3 үед нь шийдхийг хичээгээрэй гэж та нартаа зөвлөх байна. За энэ болох тэр зэрэг манай психологийн хичээлийн одоо нөгөө конфликт менежмент буюу одоо зөрчилдөөний менежментийн асуудал дээр зөрчилдөөний ийм үед гарах коучинг одоо яаж ажиллах вэ гэдэг хичээл дээр үзсэн сэдвийг би та нартай ярьчлаа. Жохон хүн дээр тусч магадгүй. Тэгтээ яхав надад их сонирхолтой санагдсан учраас би та нарыг ч гэсэн гэр бүлдээ хэрүүл маргааныг дамжруулахгүй тулд энэ байдлаас ядаж манай зөрчилдөөн аль үе шатанда байна вэ гэдгийг олоод харах хэрэгтэй гэж би та нартай хэлэх гэсэн. Энийг ялангуяа албан байгууллагын дарга нар бол албан байгууллага дотроо ажилтнтайгаа харьцаж байгаа байдал энтрийн зөрчилдөөн дэр маш их хэрэгэлдэг энэ арга байгаа. Фридрих Гласл гээд Австрийн тийм мундаг тийм конфликт менежмент гэдгээр маш өндөрт хүчин авчихсан тийм хүний 9 шатлал байгаа шүү. За тэгээд одоо би октоотойгоо дасгалаа хийх тул энэ удаагийнхаа лайфыг үгээр өндөрлөе. Тэгэхээр маргааш болтол баяртай.